өнөөдөр амгалан гэрээ. Тэгэхээр энэ дэлхийн нийтэд парламентын дэргэд төсвийн алба байдаг. Гэхдээ манад бас нэг жоохон сүүлийн үед ингээд ажиглагдаад нэг буруу хандлага гарч ирчээд байгаа байхгүй юу? Одоо эдгээр дүгнэлт гарган тэрийг хэрэгжүүлэх юм шиг. Үгүй. Эдгээр их хурлыг зөвхөн зөвлөмж мэдээллээр л хангах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс цэцэг ажиллаж болохгүй. Эдгээр дүгнэлт гаргадаг тэрийг заавал биелүүлдэг байж болохгүй. Төсөв өөрөө хууль, их хурлын гишүүдийн онцгой эрх. Тэд зөвлөх ёстой болохоос биш эдгээр нийгэм цэцэг дүгнэлт гаргаад тэрийг их хурл хүлээж авч биелүүлнэ гэдэг юм байхгүй. Энэ буруу хандлага. Тийм учраас энийг яаж өөрчлөх ёстойг бол дэлхийн нийтлэг жишгийн дагуу тэр төсвийн алба гэдгийг бий болгоод бидэнд зөвлөмж мэдээлэл өгдөг, судалгаа хийдэг. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байх юм? Бид нар Монгол банкны үгэнд орж болохгүй байх нь эднийхийг бэхжүүлэх асуудал байгаа байхгүй юу? Тэр мөнгөний үзүүлэлтүүд үнэм хотлоо юм уу? Тийм мэдээллээр л биднийг хангах ёстой болохоос эдгээр бодлого тодорхойлогч биш ээ. Та нар эндүрээд байна. Эдний гаргасан дүгнэлт хэрэгжих ёстой юм шиг биш. Бид зөвлөгөө өгөх усуд байхгүй юу? Дэлхийн нийтээр тийм. Энэ цэц биш. Энийг ингэж эндүрч болохгүй. Тэгэх юм бол их хурлын онцгой бүрийн ирэхэд халдаж эхэлнэ наадах чинь. Тэгэхээр тэр нэг би ажлын хэсгийг ахалж ирсэн одоо хэврээгүй юу? Төсвийн шинжилгээний алба энэ хоёрыг нэгтгэхэд явах хэрэгтэй. Цэцэг ажиллаж болохгүй. Бидэнд тусалцаа үзүүлдэг, зөвлөдөг, мэдээлэлээр хангадаг ийм л байгууллага байх хэрэгтэй. Тэр энийг бид нар эндүрээд эдгээр дүгнэлт гаргаад тэрийн их хурлын гишүүд биелүүлээл эдгээр цэцэг ажиллаад ингэж явах юм шиг ойлгоод байх юм. Тийм биш. Бид нар тусалцаа үзүүлж явах хэрэгтэй. Хамгийн гол пункт нь ерөөсөө тэр байхгүй юу? Тэгэхээр тэр ажлын хэсэг татан богдоогоо бол бид нар тэрийг үргэлжлүүлж ажиллаад төсвийн шинжилгээний албыг тусдаа биш энэ хоёроо нэгтгэхэд явах хэрэгтэй. Яг дэлхийн нийтийн практикийн дагуу бид нар энийг хийх ёстой. Төсөв бол улсын хурлын онцгой бүр ирэхэд хамаардаг ажлаа. Энийг зөв хийхэд эдгээр тусалцаа үзүүлж мэдээлэлээр хангах ёстой. Тэр инфляц оруулж ирээд байгаа нь үнэм хотлоо юм уу? Эдгээр судалгаа хийх ёстой. Эдгээр дэргэд аппарат байх ёстой. Бүр эрдэмтдийн баг байх ёстой. Тэд судалгааг нь хийдэг. Тэд биднийг шаардлагатай мэдээлэлээр хангадаг. Монгол банкны аманд орохгүй, сангийн амны аманд орохгүй бах бүх төрлийн мэдээлэл судалгаагаар хангадаг ийм байгууллага байх ёстой байхгүй юу? Тэгж хуулинд одоо ингэж өөрчлөлт оруулаад явмаар байгаа юм. Төсвийн цэц биш. Энийг ойлгох хэрэгтэй. За төсвийн